За сайн байцгаана уу? CS 101 буюу програмчлалын үндэслэх хичээлийн лекц 1-ийг 10 минутанд багтаад хэдлээ товч үзье. За тус хичээлийн материал болохоор ил өрөнцөг зэх дэдүүцгийн мэддэг Moodle онлайн систем дамжуулж хүрдэг. За програмчлалын үндэс гэдэг хичээл рүү орж харъя. За энэ болохоор тус оюутнуудын сонголт хийсэн байдлаар бүх оюутнуудыг нэмээд энэ рол буюу хэрэглэгчийн эрх үүсгэх оруулна. За ингээд CS 101 гэдэг хичээл нь болохоор орох юм бол талах байдалтай. Тухайн хичээлүүдийн тухай зөвлөс тэгээд сурах хүчгүүд за лекц 1 сэдв 2 гэдэг нь болохоор 7 хоног 2 гэсэн үг. За уртаар болон лекцийн үзүүлэн файлууд за англи мөн адилхан видео өмнө хийжсэн видео хичээлүүд за тэгээд ингээд явж байгаа. Ингээд сэдвийн сорил болгон энэ сорилоос гадна 30 оны шалгалт хүртэл онлайн системийг дамжуулж авдаг байгаа. Та бүхэн тэгэхээр ил өрөнцөг сэдвүүд үзэх юм гэдэг сайтыг 16 7 хоногийн турш ашиглана. За програмчлалын үндэс гэдэг хичээлийн эхний лекц руу хэдүүлээ ороод явцгаая. За ингээд би нэг жижиг хэрэгүүлчихэд тайлбарлах болох бах. За энд бол миний мэдээлэл байна. Тухайн мэдээллээр би надтай контакт хийж мэйл болон фэйсбүүкээр харьцаад мэдэхгүй чадахгүй зүйлээ илүү дэлгэрэнгүй асууж болно. За суралцах материал гэх юм бол даах байдалтай байна. За эдгээр материалуудыг та бүхэн үндсэн сурах хүчиг бол энэ хоёр хэл, энэ хоёр англи дээрх материал. За тэгээд програмын ашиглах орчин бол код блокс бол DevC гэдэг програмд байх юм аа. За тус хичээл нь болохоор 2017 оноос хойш шинжлэхдэгтэй програмчлалын үндэс гэдэг хичээл бол шууд програмчлалын анхан шатны хичээл орж явдаг гэсэн бол одоо болохоор эхний 2 3 хичээл нь болохоор суур үндсэн ойлголт компьютер гэж юу вэ, програм гэж юу вэ, сүлжээ технологик зэрэг байлаар ерөнхий ойлголтыг өгөх тийм зорилготойгоор эхний 3 лекц бол өөрчлөгдөөд агуулга нь бол арай програмчлал шууд орохгүйгээр энгийн компьютер болон ерөнхий програмын тухай ойлголтыг өгөхөр байгаа. За одоо энэ ярих миний лекцэн дээр болохоор дараах агуулгууд гарч ирнэ. За хэдүүлээ 10 минутанд багтаагаад та бүхнийг үүдэхгүйгээр хэдүүлээ лекцээ уншаад яриад явъя. За компьютер гэж юу вэ гэж байна. За энийг компьютер гэдэг одоо болохоор оюутан бүр хүн бүхэн мэдж байгаа. Компьютер гэдэг бол анхандаа маш том зүйл байсан. Одоо хэдүүлээ ингээл би энэ Google-с хайж үзсэн зүйл байна. За хамгийн анхны компьютер гэдэг бол ийм компьютер байсан байна. За асар том байна гэсэн үг. Энэ бол одоо нэг бүтэн өрөөг хамарсан байдалтай энэ компьютер тэгсээр хүчин чадал нь болохоор маш бага. Одоо та нарыг хэлэх юм бол итгэхээр хүч маш бага. Хэдэн килобайт болон байтаар хэмжигддэг тийм хүчин чадалтай компьютер байсан байна. За анхны компьютер бол ингэж үүссэн байна. За тэрнээс гадна одоо энэ компьютер гэж юу вэ гэхдээ хүн болгон мэддэг бол компьютер бол аливаа өгдлийг хадгалах, боловсруулах, дамжуулах зорилготой электрон микросхемдээс суурьсан систем юм а гэж байна. За бидний ашиглаж байгаа гар утас ч гэсэн одоо нэг төрлийн компьютер болж явж байгаа гэсэн. Компьютер анхандаа маш өрөө шиг том байсан бол одоо бидний хамаанд багтах жижиг утасны хэмжээнд очсон байна. За техник хангамж гэж юу вэ гэхээр компьютерийг бүрдүүлэгч бүх бүрэлдэхүүн хэсэг, сүлжээний тоног төхөөрөмж болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг бид нэр техник хангамж гэж нэрлэдэг. За техник хангамж дотор юу вэ гэхээр их хавтан за тэгэл чипсетүүд, дууны карт, дүрсний карт, видео карт, монитор, принтер гэх зэрэг байдлаар бүх тоног төхөөрөмжүүд бүгдээрээ техник хангамжийн ангилалд ордог. За техник хангамж гэдэг бол ийм ялгаатай зүйл гэдэг юм аа. За ингээд техник хангамж болон програм хангамж гэдэг хоёр зүйлийн тухай яригдж байгаа тийм ээ. Програм хангамж гэдэг бол арай ондоо тодорхойлолттой байгаа. За бид нар техник хангамж бол програм хангамжгүйгээр байж чадах уу гэж чадна. Гэхдээ тэр бол ямар үед байх вэ гэхээр физик төрөлттэй л байна гэсэн үг. Ердөө нэг яг нөгөө юу шиг за би танарт нэг юм сонирхолтой видео үзүүлье. За энэ видеог хэсгээр хараат. За энэ бол 1990 оны сүүлээр хийсэн Terminator 2 гэдэг киноны хэсэг байна. За энд бол T-1000 буюу Terminator-ын анхны загварыг Sarah Connor энэ задлаад юуг нь одоо дискийг авах чинь гэсэн үг. Поверни смыкающий цилиндр по часовой стрелке. Terminator бол өөрөө робот тийм ээ. Робот байгаа. Одоо ингээд үндсэн их Теперь болгож байна. Одоо эндээс юм суулж авахд цаана нэг юм микросхем. теперь ты можешь Микросхем гэдэг бол Ты видишь его? роботын Возьми за санхүү пластину болон процессор у его болон основания. систем програм хэмжээнд байж байгаа гэсэн. За ингээд унтарч байна. Одоо ингэснээр энэ бол Terminator яг одоо байгаа одоо бидэд харагдж байгаа зүйл бол одоо энэ ерөнхий их бие Terminator гар хөл байгаа боди болохоор зүгээр техник хангамж гэсэн үг. Програм хангамжгүйгээр техник хангамж ямар нэгэн байдлаар ажиллах
ухаалгаар ажиллах боломж байхгүй. За энэ ингээд энэ жижигхэн чимхлүүдээр барьж байгаа зүйл бол тухайн техник хангамжийн програм хангамж гэсэн үг удирдагч бүлүүлэгч тарих. Одоо хүнээр ярих юм бол тархин гэсэн үг. За иймэрхүү адилтай. Тэгэхээр бол техник хангамж дээр суурилж програм хангамж ажилладаг. Мэдээж програм хангамж гэдэг өөрөө хийсэн зүйл шүү дээ. Тэгэхээр програм хангамж бол техник хангамжгүй байж чадахгүй. Техник хангамж бол програм хангамжгүй байж чаддагч зүгээр нэг физик биетээс илүү гарах чадамжгүй байгаа гэсэн үг. За тэгээ процессорын хувьд болохоор энэ процессор гэдэг бол бидний хэлдгээр CPU. За CPU өндөр хурдтай байх тусам босруулалтыг хурдан хийдэг. За тэгэхээр CPU-г бид нэр болохоор i3, i5, i7 гэх зэрэгээр л мэддэг бол одоо болохоор илүү нарийн байдаг гэсэн үг. CPU-н дээр олон зүйл байдаг. Регистрийн блок, өгөгдлийн кэш санах ба удирдлагын блок, арифметик лог гэх хөрөмж үйлдэл хийдэг. Unit гэх зэрэг байдлаар ингэж ганц CPU-н дээр маш олон үйлдэл байдаг байх нэ. За тэгэхээр бид нэр компьютер авахдаа ч гэсэн i3 бол i5-аас сайн, i5 бол i3 бол i5-аас муу, i5 бол i7-аас муу гэдэг ойлголт бол байхгүй. i7-гийн жоох муу хөлбөраас i5-ын сайн хөлбөр нь илүү дээр байх жишээтэй байдаг. Гэх зэрэг байдлаар кэш гэх зэрэг илүү нарийн дэлгэрэнгүй мэдээ үзүүлэлтийг харж компьютероо сонгох хэрэгтэй. За компьютер бол анхандаа бол ийм байсан. За одоо бол ингэсэн байгаа тийм. Анхандаа бол ийм байна. 1978 онд ийм 5 МГц гэж байгаа. Одоо бидний компьютер бол хэдэн 3.5 ГГц гэдэг хэмжигдэхүүнээр хэмжиж байгаа бол одоо энэ 1978 онд байсан төхөөрөмж болохоор энэ 5 МГц, 8 МГц урттай 99 онд 386 дэх компьютер гарч ирсэн. Персонал компьютер хувийн. За энэ бол 16, 20, 25, 33 МГц хурдтай байсан бол өсрөнгөө хөгжил хийж Pentium 4-өөс 4 бол 4-өөс эхлээд 1.4 ГГц очихоо өрсөн. Гэхдээ энэ болохоор зөвхөн нэг цөмтэй ингэж явж байгаа кортууд уу гэхээр тухайн процессорууд маань хоёр цөмтэй буюу хоёр зэрэг параллел боловсруулалт хийх чадамжтай болж өөрчлөгдөж байгаа. Гэх зэрэгээр одоо хөгжиж яваад за сүүлийн үеийн мэдээлэл байхгүй те i7-гийн 10 дугаар үе гэдэг зүйл гарсан баг. Тэр нь өөрөө 8 цөмтэй 16 логикал боловсруулалттай 8 физикал боловсруулалттай гэх зэрэгээр өндөр хүчин чадалтай болж байгаа. Муурын хууль гэдэг зүйл байдаг. Та бүхэн ягаад сургуулиуд зэрэг 2 жилд технологи жилд 2 жилд 1.8 дахин хөгждөг гэдэг ийм хууль байдаг санагдаж байна. За буруу байх та бүхэн сайж үзээрэй. За чипсетүүд байдаг. Чипсет гэдэг бол тухайн юун дээр байрладаг, их хавтан дээр байрладаг ийм хар чипсетүүд байдаг. Хар иймэрхүү зүйлийг та бүхэн харж ирсэн баг компьютерын голгож үзсэн бол за дараагийн зүйл нь юу вэ гэхээр энэ их хавтан тийм ээ бидний ингээд суурилд их хавтан дээр суурилж бид нэр RAM, CPU, hard disk бусад гадны төхөөрөмжтэй холбогдох схемүүдийг бид нэр байршуулан ажилуулдаг. За их хавтан гэдэг бол компьютерийн бод энэ байна. За ингээд явах шуурхаа санахаа буюу RAM гэдэг зүйл байна. Random access memory. RAM хурдан байх тусам компьютерийн мэдээж дагаад хурдан болно. За энэ дээр харах юм бол CPU нэг босруулалт гин, RAM нэг босруулалт гин. Тэгэхээр энд болохоор hard гэдэг нэг ойлголт бас байгаа тийм. Тэгэхээр hardнаас босруулалт хийх бол hard бол энэ их хавтан дээр шууд байршдаг. Их хавтан дээр холбоотой энэ SATA оролдоор одоо сүүлдээ бол M2 SATA энэ гих зэрэг нарийн технологиуд дэвшин гарсан байгаа. Тэгэхээр hard бол гадны төхөөрөмж болж орж ирдэг. RAM бол яг их хавтан дээр суурилдаг. Гараа онцлогтой. Тиймдээ ч бид нэр болохоор hard-н дээр байгаа өгдлийг RAM руу төрөх хуваарлаад RAM CPU-ийн хоорондоо ажлын босруулалт их илүү хурдан байдаг. Байх нэ. Их хавтан дээрх байрлалын хувьд ч гэсэн RAM CPU-ийн байрлал хамгийн ойрхон байдаг. За тэгээ шуурхаа санах хойны гадна болохоор дараалал мэдээлэл хадгалах төхөөрөмж төр болох ялчгүй hard disk одоо бол бид нэр дандаа SSD hard-уудыг сонгож авдаг болцсон байгаа. За SSD hard-наас өмнө бид нэр энэ мегабайт шүү. За ийм уян диск буюу floppy disk гэдэг зүйл байсан. Энэ болохоор 1.4 мегабайт дисктэй. За гэх зэрэг байдлаар ингэж хөгжсөөр байгаа одоо бол hard disk бол хэдэн терабайтын багтаамжтай болж өөрсөн байгаа. Мэдээллийн хадгалах зөөврийн төхөөрөмж гэвэл CD байдаг. CD ч бас олон төлөв CD, DVD-R дахин бичих чадамжтай. Гэх зэрэг байдлаар CD бас өөр. Тэгээ flash disk байна. За flash disk болохоор анх болохоор 64 килобайт байсан гэсэн. 64 килобайт гэдэг бол ганц ширхэг Word файл. За зураг ороогүй. Одоо зураг оруулах юм бол Word файл мараг багтахаар өшөх юм жижиг хэмжээтэй флаш байсан байна. Энэ бол анхандаа ингээ flash disk USB гэдэг портоор гарч ирсэн байдаг. За USB гэдэг порт болохоор гарч ирснээр бас нэг технологийн хөгжлийг бид тавьчирсан байт юм а. USB порт бол USB портыг хөгжүүлсэн хүн нь болохоор анхандаа нэг зүйл харамсдаг гэж байна. Яагаад гэвэл би USB портыг хоёр талаар нь хийх
боломжтой байсан гэж. Одоо бол бидний ашигладаг USB ч юм болохоор дандаа нэг талаар нь хийдэг тийм ээ. За буруу таарахгүй байх юм бол дээш доошоо хүн зөрдөг байдалтай байдаг бол одоо бол. Гэтэ тухайн үед бол тэр хүний нөгөө юу нь хоёр талаараа хэрэг уншдаг. iPhone-ы зэнэлэгчийг хийсэн байх юм хийх боломж байсан боловч хийхийн тулд илүү хөртөг гарах байсан. Тэр нь болохоор эргээр тэр нэг амжийн үйлдвэрлэлийн зардалд өндөр тусч одоо тэгээд тухайн төсөл нь газар авах хэсэг нь айгүй эргэлзээтэйсэн болохоор тэр төсөл тэгж одоогийн USB тэгж үүссэн байт юм аа. За тэгээд мэдээлэл оруулах болон гаргах төхөөрөмж. Мэдээж босруулах төхөөрөмж бол бидний CPU, RAM энэ чинь босруулалт хийж байна. Хажуугаар нь оруулах төхөөрөмжтөр болохоор бидний гар, маус, сканер, веб камер тэгээд дуу учиж байгаа микрофон зэрэг нь болохоор оруулах төхөөрөмж. За мэдээллийг оруулсны дараа мэдээлэл гаргах төхөөрөмж хэрэгтэй. Энд болохоор бидний дэлгэц монитор, видео карт тэгээд спикер гэх зэрэг зүйлс болохоор гэж мэдээлэл гаргах төхөөрөмж байна. За нэг та бүхэн Lexness гүйлгээд хараарай. За мэдээлэл гаргах төхөөрөмж юм байдаг. За тэгээд компьютерийн сүлжээ гэдэг ойлголт байдаг. За ингээд бид нар бол уцтай уцгүй гэдэг хоёр төрлөөр ашигладаг. WAN болон LAN гэж ийм хоёр ойлголтууд байдаг. Сүлжээний бүтц нь болохоор од болон саграг энэ гэх зэрэг сүлжилтсэн шугам гих зэрэг олон байдаг. Энийг нарийн ярих юм бол сүлжээний хичээл болж хувирна. Энэ сүлжээний бүтэц сайн байх юм бол тухайн байгууллага бөгөөд тухайн барилга дотор ч юм эсвэл тухайн сум нэгж эсвэл тухайн улс орон дох тухайн интернетийн сүлжээ хамгийн зохимжтой байдлаар гацалтгүй ч юм уу эсвэл ямар нэгэн үйлчлэг авахд хялбар байшаар байршсан байх байдгаа. За тэгээд дууны сүлжээний картыг нэг гэж нэрлэдэг. За тэгээд бид нэр сүлжээн дээр болохоор ийм хаб гэдэг зүйлийг ашигладаг байсан. За байсан гэдэг нь болохоор одоо бол хабыг бараг ашиглахгүйгээр энэ switch гэдэг зүйлс ашиглаж байгаа. Энэ болохоор бидний бүх ашиглаж байгаа та нар интернет кафе, PC тоглоом, сургуулийн лаборатори энэ гих зэрэг зүйлс чинь switch-уд байгаа. За тэгээ роутер гэдэг ойлголт байдаг. Wi-Fi router-ыг одоо бол айл бүрийн гэрт бараг ороод ирсэн шахуу байж байгаа. Тэгээ модем гэдэг зүйл байдаг. Модем гэдэг бол эрдийн холбооны шумаар буюу утасны захиргаа холбооны шумаар ажилладаг гэсэн үг. За дээд урд жоох ерөнхий стандартууд нь 64 кБ. 64 кБ секунд гэсэн үг. 1 секунд нь 64 кБ. 1 секунд нь 64 кБ тийм мэдээллийг татан авах боломжтой байна гэсэн мөн апплод хийх боломжтой байдаг тийм. Гэхдээ энэ бол 256 кБ руу дэше хүрэн 500 илүү бас хүрэх чадамжтай. Зөвхөн стандарт хамгийн анх Монголд нэвтэрчээс бодвол 64 кБ байна. Тэгэхээр утасгүй сүлжээ гэдэг бол бидний байнга ашигладаг Wi-Fi сүлжээ байна. За ингээд лекц 10 минут нийтлээ багцлчлаа. Та бүхэн нарийн зүйлсийг энэ лекцийн материал тарахдаа та бүхэн авч үзэж уншиж судлаарай. Юмыг ингээд сурахдаа сата хаалтны түүхийг нь бас хайж энтэндээс олж уншаарай. Тэгэх юм бол хэзээж мартагдахааргүй сурна. За ингээд сонссон дуулсан болгоноо илүү баттгаж өөрийн болгохын тулд илүү эргэлхийлж бусад илүү дэлгэрэнгүй мэдээллийг судлаарай. За та бүхэнд амжилт хүсье.